Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За би та нартай нэг жижигхэн бичлэг хийгээд үлдээмээр санагдлаа. Би та нараас нэг асуулт асууя. Та нар 10 жилийн дараа хаана байх вэ? Та нар юу хийж байх вэ? Та нар хинтээ амьдарч байх вэ? Та нар одоо бие эрүүл мэндийн хувьд ямар байдалд байх вэ? Та нар сэтгэл санааны хувьд ямар байдалд байх вэ? За 10 жилийн дараа гэдэг нэг л их ирээдүйд тийм ээ маш хол юм шиг санагдчихэж болно. Гэтэл 10 жил гэдэг маань маш хурдан өнгөрнө. Тийм учраас та нар энэ асуултаа одоо өөрөөсөө асуугаарай. Энэ асуултанд бас би өөрөө хариулж байсан. Хэдэн жилийн өмнө би өөрөөсөө за би 10 жилийн дараа хаана байх вэ? Ямар ажил хийж байх вэ? Ямар хүнтэй амьдарч байх вэ? Одоо ямар зорилготой амьдарч байх вэ? Тэгэд энэ асуултанд би хариулж байхдаа өөрөөсөө юу гэж бас нэг зүйлийг одоо олж авсан. Тэрийг та нартай бас хуваалцъя гэж бодлоо. Тэр нь юу гэхээр хүнд хоёр төрлийн одоо хүчин энерги үйлчилж байдаг. Нэгдүгээр энерги бол сүйтгэх энерги, хоёрдугаар энерги бол бүтээх, босгох энерги. Тэгэхээр эхний хүчин чадал бол биднэрт яаж нөлөөлдөг юм бэ гэхлээрэ бид нар хэрвээ ховж хөөцөлдөөл, тийм ээ өөрийгөө бусдуудаа харьцуулаад өдөржингөө одоо хорсол санаж амьдрал, атаа жөтөө одоо өөртөө үүрлэж амьдрал, уур хилэндээ захирагдаж амьдарч байгаа бол бид нар өөртөөгөө сүйтгэж байна гэсэн үг. Яг бол тэр сүйтгэлийн энерги бидний амьдралыг одоо эзэмддэг. Тийм учраас та нар өөртөө асуух нь шүү дээ. Би өнөөдөр ямар одоо хүчинтэй, ямар чадaltaй, ямар энергитэй амьдарч байгаа вэ? Би ховж юу ярьж гин үү? Би атаа жөтөөтэй амьдарч гин үү? Би уур хилэнтэй амьдарч гин үү? Би амиа хичээж байна уу? Би ховж юу ярьж байна уу? Хэрвээ эдгээр зүйлүүдийг хийж байгаа бол та нар харамсалтай нь сүйтгэх энергийг өөртөө агуулж өөрийнхөө амьдралыг одоо та нартай хамт амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг сүйтгэж байна гэсэн үг. Хэрвээ бид нар өөрсдөө сүйтгэж байгаа бол дотны хүмүүсээ сүйтгэж байгаа бол энэ явж явж бас нийгмээ сүйтгэж байгаа гэсэн үг. Тэгвэл босгох тийм ээ одоо бидний бүтээх энерги хүч гэж юу юм бэ? За энэ энерги бол ажиргалын энерги, талархлын энерги, тусархаг одоо зөөлхөн сэтгэлтэй хүмүүсийн энерги, өөрийгөө одоо өөртөөгөө өмнөх одоо тийм ээ хэдэн жилийн өмнөх өөртөөгөө харьцуулах энерги, мөн итгэлтэй найдвартай, мөн гэрэл гэгээтэй амьдарч байгаа хүмүүсийн одоо хүчин чадал юм аа. Тийм учраас хэрвээ та нар өглөө болгоод босоод талархалтай амьдарч байгаа бол өөрийнхөө амьдралд өгөгдсөн одоо зүйл, хүмүүс тийм ээ нөхцөл байдал талархаж байгаа бол та нар өөртөө бүтээх, босгох хүчтэй, энергитэй амьдарч байна гэсэн үг. Тэгээд ийм энергитэй тийм ээ ажиргалтай, талархалтай, тусархаг, өгөөмөр сэтгэлтэй, итгэлтэй, найдвартай, гэгээлэг хүмүүсийн хажууд бол хүмүүс тогтох маш удаан байдаг. Тэгэхээр хэрвээ та нар над шиг ээж хүн байгаа бол миний одоо бөөрн дэлгэнд ойрхон амьдарч байгаа миний хүүхдүүд ийм хүчээр одоо бүвээлэгдэж өдөр болгон ийм хүчинд амьдарч чадж байна. Тэгэхээр миний хүүхдүүд ямар хүүхдүүд болж өсөх вэ тийм ээ та нар бодох хэрэгтэй. Тэгэхээр тэдний амьдрал бол бүтэмжтэй одоо бүтэлтэй сайхан болно. Яг бол ийм их энергиэр одоо өөрсдийгөө тийм ээ хүрээлүүлэн амьдарч байгаа учраас. Тийм учраас дахиад би та нартай асуулт асууя. Та нар 10 жилийн дараа хаана байх вэ? Хинтээ амьдарч байх вэ? Ямар нөхцөл байдалд байх вэ? Ямар ажил хийж байх вэ? Тэгэхээр 10 жилийн дараах одоо ирээдүгөө бүтээхийн тулд та өнөөдөр одоо юу хийж байгаа вэ? Та өнөөдөр аль хүчинд эзэмдэж амьдарч байна вэ? Та өөрийгөө сүйтгэх одоо хүчинд энергитэй одоо амьдарч байна уу? Эсвэл та тийм ээ одоо бүтээх, босгох тэр хүчин чадалтай тийм энергит өөрийгөө одоо эзэмдэж амьдарч байна уу? Тэгээ энэ асуултыг асуугаад хэрвээ та яг чин сэтгэлээрээ хариулах юм бол хэрвээ өөрчлөлт хэрэгтэй бол та тэр өөрчлөлтийг хийх боломжтой. Хэрвээ угаасаа талархалтай, ажиргалтай, өгөөмөр сэтгэлтэй, тусархаг амьдарч байгаа бол та их мундаг амьдарч байгаа юм байна. Тандаа ажиргал одоо илүү их одоо уран бүтээл, илүү их одоо амжилтыг хүсье гэж та нартай хэлье. За энэ бичлэгийг та нартай одоо Америкээс дамжууллаа. Баяртай.